Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2016 онд нээлттэй хийсэн Grimsby-гийн Actus киног ярьж хүрэхээр бэлдлээ. Та бидний сайн мэдих Берлин зоог улирал бүр LTO буюу шинэ хоолой хүмүүстэй танилцуулж амтлуулдаг билээ. Энэ удаа Chico Techa эрүүл амтыг эрхэм хэрэглэгчдэд санал болгож байгаа юм байна. Берлин зоогийн бүх салбраас Chico Techa гэх цоошин амтаа амтлаарай. Эхнэр нөхөр хоёрын харилцаанд орж буугаар кино эхэлнэ. Ийм юм бодвол гэртээ унтлахын өрөөндөө хийх байлгүй дээ гэтэл үгүй ээж. Дэлгүүрээс ор худалдаж авахдаа туршиж байсан юм байна. Бид худалдаж авъя. Энэ ханг дээрээс нь хүнд гарвал манай киноны гол дүр Ноби. Шинэ худалдаж авсан матрасаа гэртээ авчирлаа. Гэрн зай муутай бололтой. Аваа ийшээ хийчихье. Үгүй энэ бол миний дуугийн өрөө. Тэр 28 жил байхгүй байсан шүү дээ. Бидэнд өрөө хэрэгтэй байна. Бид нар чи юусүүлээ. Үгүй л гэсэн бол үгүй. Энэ өрөөг би дүүгийнхээ дуртай байдлаар хадгалсаар байгаа. Гэх болно. Тэгээд дүүгийнхээ зургийг харлаа. Энэ хүү бололтой шүү. Бас л хүндгар юм шиг харагдаж байна да. Аав, одоо бууж өгөх юм биш үү? Та хизээж олохгүй баха. Тэр хаа нэгтэй байж л таараа. Нэг л өдөр. Тэр гэр бүлтэйгээ дахин нэгдэнэ. За тэгэхээр манай залуу жаахан ханг тэнэг дүү бас 9 хүүхэдтэй. Дээрээс нь багадаа салсан дүүгээ хайж байгаа юм байна. Дүүн харин энд байна. Тусгай ажиллагаа явуулж байгаа бололтой. Нүдэндээ камер суулгаад ногоон дэлхий. Гэхэд нүдэндх линз нь шууд камер болж хувирлаа. Ажилтан Грэмс бай болж шуурга бүлгийн 2 дугаарт эрэмлэгддэг хүн. Түүнийг алалгүйгээр байцаах ёстой гэдгийг танд хэлье. Давтан хэлье. Алалгүйгээр байцаах ёстой. За тэгээд манай хүн нүдэндх камераараа видео тоглоом тоглож байгаа мэтэл ажиллалаа. Таарсан болгоныг гөвж байна. Байн мото унад зүхтгад дугуугаар хөөж байгаа дунгаалаа. Нөгөөх нь машин суугаад зогтох үед гүүрэн дээрээс үсэрч хамт явж исэн машин руу нь суугаад дотор хүмүүсийг нь зодоод тэдний машин руу үсэрч гарна. Суудлын бүсээр бэхлэлт хийнгүүтээ машин мөргүүлээд зогсчихлоо. Бүгд тэндээс бай өгчгсөн үгээд харж байтал амьд гаргаад ирнэ. Бүгд бишрээстэй. Тэгээд вирусээр буудаж байгаад таныг өхлийн аюултай вирусээр тарьсан ноён байдаг. Таны зүрх зогсдол ердөө 90 секунд байна. Хэрвээ үнэнээ хэлэх юм бол энэ ерөнтгийг танд өгье. Нууц бүлэглэл чинь юу төлөвлөж байгаа вэ? Гэхэд Ронда Жорж аллаг гэчгэд өгчихлээ. Ронда Жорж гинэ. Ронда Жорж бол алдартай жүжигчин бүсгүй. Бас эрүүл мэндийн салбарт ажилладаг. Тэр 2 өдрийн дараа дэлхийн эрүүл мэндийн том үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Одоо надад ерөнтгийг гэхэд оройтсон гэж айж байна. Гэд өгүүллээ. За энэ мэрэгжлийн нөхөр бол манай киноны бас нэгэн гол дүр Себастьян. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явж байна. Англи Ирландын тоглолт болж Англи 2-1-ээр хожлоо. Үзэж байгаа хөлбөмбөгийн хорхойтнууд донд мэдээж манай Ноби байж байна. Манайхаа бүгдээрээ тэмдэглээ. Гэснээ зад авнаа. Сэтгэл нь хөөрөөд өгцгөндөө солиу тавьчуулаад бүжгэлж байна. Бүгдүүд нүдэ дараарай. Тэгснээ унчглаа. Энэ гарахааргүй болчихлоо. Аваарай гэж байгаад нэг юм гаргалаа. Нөгөөх нь дэлб. Хэрвээ дэлбэрсэн бол бараг л өгөхээр байж та. Тэр үед нэг найз нэрээд би нэг найзаараа дүүгчээ хайлгсан. Эцэст нь би тоолж чадсан. Гэх болно. Дүү чинь маргааш нэг том үйл ажиллагаан дээр очих юм байна. Тэр үед манай хүн дүүгээсээ хэрхэн салсан дурсамжаа жаахан бодголно. 8-9 насны гэмээр ах トゥ 2 үргэлж хамтдаа гэсэн тангараг өргөж байдаг. Маргааш нь Ноби нөгөө эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаан дээр очлоо. Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Уг уулзалтад Harry Potter киноны гол дүрийн жүжигчин Daniel Radcliffe оролцож байна. Үйл ажиллагааг Ронда Жорж зохион байгуулж байгаа билээ. За ингээд эвент болж манай Себастьян байрлалаа эзэллээ. Ронда Жоржийг алуулахаас хамгаалах гэдэл байгаа шүү дээ. Ногоон дэлхий. Ингээд хэлэх үед нүдний линзэн дэх камер нь эдвчлээ. Ажилтан Грейвс таны үүрэг бол аврах. Энэ чихэн дээр хин шуугаад байна. Би байна. Бас хүмүүс сонсож байхад битгий сэтгнэд бай. Энэ хоёр жаахан учиртай бололтой. Тэнд нэг нь зураглаач ирлээ. Тэр нь манай Юрий Бойко. Энэ кинон дээр бол Паул Лукашенко. Алуурчин бололтой шүү. Мэдээж Ноби ирчихсэн байж байгаа. Зөөгч ирэхэд наадах чи хэд вэ? Энэ үнгүй ирхмэ. Гэтэл хөөрхи. Тэнд байсан хүнээс та миний дүү Себастьяныг хараагүй эз? Энд ирнэ гэсэн юм аа. Гэт дүүгийнхээ шивэсийг үзүүлнэ. Бүтэхгүй гар юм аа. Бүгд баярлалаа эзэллээ. Ронда Жорж тайзан дээр гарч ирнэ. Сайн байцгаана уу? Намайг энэ ивентийг зохиох үед хүмүүс чи энэ дэлхийг өвчнөөс салгаж чадахгүй гэж надад хэлж байсан. Харин би тэдний нүд рүү хараад тийм ээ би чадна гэж хэлсэн юм. Хүсэл тэмүүлэлтэй л бүсгүй байна. Себастьян гарч ирээд ажигланаа. Харин алуурчин яг тайзны өдөөс камера байрлуулчаад яваад өглөө. Тэгээд холоос алсын удирдлагаар камера удирдах байна. Ноби харин тэнд нь селфи энтер хийгээстэй. Ронда тайзан дээр нэгэн хүүг үрж элтгэл тавиуллаа. Хүү гарч ирээд миний ээж еврей, аав маань Палестин. Би төрөхтөл хүний дархлал хомсдлын вирустэй төрсөн. Ноби харин тэнд хөлбөмбөг үзэж байдаг шүү. Хүү өнөөдөр би дохоос болж зовж байна гэтэл. Тийм ээ. Чи энээс эргэж ирж чадахгүй.
Тэнд нэг камер нь зураглаачгүй байгааг Себастьян ажиглана. Тэр үед нь Ноби дүүгээ олж хараад шууд таних болно. Нөгөө ажиглаж байсан камер нь буу байсан юм байна. Тэр камер буу байна гэд камерыг яг устгах гэж байтал Ноби араас нь тэврээд авлаа. Себастьян салгалаад нөгөө дохтой хүүг буутчихнаа. Тэгсэн цус нь үсрээд Харри Поттерын ам руу орчихлоо. Нөгөөх нь ядаж байхад бөөлний өрөвсөлтэй байж таарлаа. Дох авчуудаа. Чи хин бэ? Би байна. Ноби байна. Чиний ах чинь. Дүүн Нобиг хараад баярлах нь гэтэл тэгсэнгүй. Тэр үед нь алуурчин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүнийг алжглаа. Тусгаагийн дарга. "Гүй, сая юу болчих вэ? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн буудуулчихлаа ирхмэ. Буудсан хүнийг ол." Гэтэл тэнд байсан хамгаалагчид манай Себастьяныг гэд бодчихлоо. "Би нууц ажиллагаа явуулж ажилтан байна" гэхэд сонссонгүй. Дарга бидэнд мэдээлэл ирлээ. Себастьян буудсан юм байна. "Себастьян уу?" Манай хүн шууд зүгтлээ. Ноби харин араас нь дагсаар. "Байж, би очиж байна." Дээрээс үсрээд буусан чинь араас нь өсөрж буугаад шагааг нь муулт. "Босооч тэнгэ. Миний шагааг эмчихлээ. Чи намайг үүр" гэсэн чинь дийлдэггүй. Машиндаа суугаад "Али хөдлөе. Чи жолоод" гэхэд "Энэ яаж асдг юм бэ? Наадах чи биш ээ" гэтэл арын цагдааг дээлв. "Саяных юу байсан бэ?" "Юу ч бишээ. Хурдан яв." Ингээтэл гарууд ирээд бууднаа. "Зүгээрээ энэ сум нэвтэрдэггүй юм." Гэтэл Ноби цонхоо буулгаад "Та нар яаж чадахгүй? Энэ сум нэвтэрдэггүй юм." Ихэхэн хөлтөө гарав шүү. Зүгтэж байхдаа машиныхан дэлгэцийг асаасна. "Өөх, хөл бөмбөг үзэж болдго юм байна." За тэгээд манай хоёр машинтайгаа усан дуунаад тусгай хэрэгсэл ашиглан тэндээс зүгтлаа. Тэр үед нь мэдээгээр өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын уулзалт дээр халдлага болжээ. Дохтой байсан хүүг буудаж, өсөрсөн цус нь Харри Поттер киноны од Даниэл Радклиффийн ам руу орсон юм байна. Даниэл Радклифф бөөлний өрөвсөлтэй байжээ. Тэгээд тэр шинжилгээгээр дохын вирус авсан нь батлагдсан байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн алагдлаа. Энэ үед нь тагнуулын төв газрын дарга манай хүнийг урвсан гэж бодов бололтой. Чилкотыг эдэвхжүүл. "Ирхмэ, эн чинь маш аюултай хүнд." "Би мэднэ." Чилкотыг эдэвхжүүл. Манай хоёр харин амжилттай зугтаж чадлаа. Ноби "Надад хэлээч. Чи бодит амьдрал дээрх Вин Дизель юм уу? Эсвэл дохтой хүүхдүүдийг алхахаар бэлтгэгдсэн алуурч юм уу? Би бол тагнуулын төв газрын тусгай ажилтан." "Ох, чи надад яагаад хэлээгүй юм бэ?" "Яагаад гэвэл энэ бол төрийн нууц. Гэхдээ чи гэр бүлдээ итгэж болно шүү дээ." "Чамд итгэнэ гинэ. Чамаас болж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн алуулаад Харри Поттер дох тусчгаад байна." Себастьян гимтсэн шагааруугаа тусгай тариа тарина. Тэгээд краш руугаа залгаад юу болоод байгааг асуулаа. "Чамайг урвсан гэж бодоод Чилкотыг идэвхжүүлсэн. Байж боломгүй юм. Надад тусал. Хэрвээ би алуурчныг олох юм бол нэрээ цэвэрлэж чадна" гэж гуйлаа. Ноби тэрүүгээр салгалж байгаад Себастьяны хүзүү рүү байршил тогтоогчоор буужчихна. "Яна, би чамайг алчихсан уу?" "Үгүй. Энэ бол байршил тогтоогч. Тэгэхээр чамайг миний ах гэдгийг хинж мэдэхгүй. Чи аюулгүй. Чи ирсэн замаараа бууцах хэрэгтэй. Харин би аюултай. Тийм учраас эндээс салъя. Чи намайг дахиж харахгүй бах." Гэтэл Ноби дурамчхан байна. "За, би яваадаарай" гэснэ. "Байц, чи сая намайг чиний ах гэж хинж мэдэхгүй гэсэн үү?" "Тийм ээ. Тэгвэл чи нуугдаж болох янзын газар би мэдэх юм байна." "Үгүй." За ингээд гэртээ авчирлаа. 9 хүүхдэд танилцуулаад дараа нь олон жил хадгалсан өөрийнх нь өрөөг харууллаа. Тэр үед ах トゥ хоёр багийн дурсамжаа жаахан саннаа. Тэрүүгээр бөмбөг өшөглөөд явж байтал цагтаа ирээд аав ээж нь өгсөн гэсэн гунигт мэдээг тэдэнд дуулгажээ. Манай хоёр асрамжийн газар очиж шинэ эцэг ихэд өр бүлэхээр болсон юм байна. "Чи надтай хамт явна үсттэй Ноби?" "Тэгнэ. Бид бол хизээч салахгүй ах トゥ ус. Хизээч." Дараа нь Ноби хүүхдүүддээ өнөөдрийн зургуудаа үзүүллээ. Тэр дунд нь алуурчны зураг байж байна. Себастьян алуурчны царайг хараад краш руугаа явууллаа. "Байна уу? Хажууд чинь дарга байгаа. Тэгэхээр сайн уу аваа гэж хэл." "Сайн уу аваа? Мэйл рүү чинь зураг явуулсан. Энэ хэн болохыг бас хаана байгааг нь надад мэдэж өг." Тэр үед Нобигийн эхнэр ирнэ. Тарган бүсгүй байна. Нобид бол уулын согоол гэсэн үг. Эхнэрийн шууд дүүг нь таньчихлаа. "Чи Себастьян байна. Тийм ээ. Жирэмсэн болсон чи баяр хүргэе." "Би жирэмсэн бишээ." "Аа тийм үү. Харамсалтай байна. Ноби, намайг энд байгааг хинч мэдэх ёсгүй байсан юм. Хинч." Хей, тайван. Тэгвэл хоёулаа хүн амтан байхгүй газар руу явцгаая." Ингээд дагуулад явлаа. Замаараа галт тэрэгний замын хажуугаар өнгөрөхөд Себастьян дурсамжаа санана. Ноби дүүгээ вагонд суулгаад нойлор хооронд нь дүүгээ хаяад зогтчихсан юм байна. Тэгэд нэг газар очлоо. Гэтэл "Сюрприз! Гэртээ давтамарл." Себастьян сандарсандаа бүгдийг нь буудах шахнаа. "Энэ чинь юу вэ? Хинч намайг энд байгааг мэдэх ёсгүй шүү дээ." "Хинч мэдэхгүй. Эднэр чинь тэгээд юу юм? Та нар түүнийг хэн гэдгийг мэдхүү?" "Мэдгүй." Харин гадаан тусгай албаныхан ирж гэж. Тэр энд байна. "Чилкот, чи сайн ажилласан байна. Яаж юм хурдан олоо?" Мэргэжлийн онцлог, ажлын уур чадвар гэх үү дээ. Гэт хартал гадаа.
Гэртээ тавтай амирал тагнуулж Grimsby минь гэд баанар хажчихж яа. Тэдний найзууд нь хөл бөмбөгийн хорхоотой дээрээс нь пивг үзээлхээс өөр ажилгүй сонин гарууд байна. Тэр үед нь харин гадаа тусгай албаныхаа ирснийг тэд мэдлээ. Төлөвлөгөө зохиож хүүхдүүдээр цэргүүдийг саатуулууллаа. Ирхмээ та юм аавнгачж юугаа гэтэл маа би чамайг алж чадахгүй гэж бодоо юу гэтэл дээрээс нь манай хоёр өвдөйхэн зүхтлаа ганц нэгийг унахтал Ноби нүдийг нь аниулах гээд байж байна. Чи юугаа хийгээд байгаа юм бэ? Өгсөн хүнд хүндэтгэл үзүүлж байна. За маа огшоо. Себастьян хороор буудуулаад Ноби наашир би өхлийн хоронд оногччлоо. Миний мөрнөөс энийг сороод аваадах. Үгүй эн чинь муухай гомо сонсогдож байна. Үгүй бол би 90 секундын дотор өхөн. Гэхэд харин дүүгийнхаа төлөө сорлоо. Ноби энд бас гэтэл гуйнда бас оногчхож хэзээч үгүй шүү би тэр доошоо явахгүй. Үгүй бол би 60 секундын дотор өхөн. За найзууд нэрээд нүднөрөө дээр гарнаа мэдээж буруугаар ойлгох юм харсан нь ойлгомжтой. Гэхдээ энийг харуулахгүй. Тусгайгийнхаа харин найзуудынх нь хийсэн бичлэгийг олчихлоо. Ирхмээ бид нэг юм оллоо гэтэл дарга. Эн чи юу вэ? Энэ Себастьян мөн гэж юу? Үүнтэй зэрэгцээд краш бүсгүй ал урчны талаарх мэдээллийг олоод Себастьянд дамжууллаа. Тэр өмнөд Африкт байгаа юм байна. Бас дарга ахыг ч нь бас алах тушаал өгсөн. Түүнийг хамгаалаарай. За ингээд яалтчгүй ахыг аваад өмнөд Африк явхаар боллоо. Ачааны онгоцоор Африкт ирлээ. Ноби бол дүүтэйгээ хамт аялж байна гэд бөөм баяр хөл бөмбөг үзэж байгаа тэрүүгээр найзуудтай боллоо. Тэр үед нь Себастьян багада ахтайгаа хамт талбай дундуур гүйж байсан дурсамжаа боддог. Тэр үед мөн крашн залгаад ал урчин биохими эрдэмтэн Йорис Смиттэй удахгүй уулзаж ямар нэгэн нууц зүйл худалдан авах гэж байна. Тэр нь юу гэдгийг эрдэмтний хормоосуултай эхнэр Лина Шмитээр хэлүүлж болох бах. Гэх болно Себастьян би Английн төлөө үүнийг хийж болох баха. Крашн жаахан дурамчхан өрөө захиалж өглөө. Тэр үед нь Ноби Африк залуугаас хар тамхи худалдаж авч байдаг. Себастьян би нэг хүнтэй уулзах ажилтай. Чи эндээ үлдээд байж вэ? Гэд булчин сэргээх тариагаа шагааруга тарьтал даан жандуураад Нобигийн хар тамхийг нь тарьчихжээ. Бид тариагаа сольчихсан бололтой. Чи мансуурсан байхдаа даалгавар биелүүлж чаддгүй. За би чиний өмнөөс үүнийг хий. Санаа бүүзав. Гэд хувцсыг нөмсөд өмнөөс нь явахаар боллоо. Себастьян руу крашн залгах үед Ноби авнаа. Таны ярих гэж байгаа хүн буудан дээр мансуурчихсан хэвтэж байна. Та хэлэх юм надад хэлж болно. За сонс. Таныг би нэг хүнтэй уулзуулахаар уулзалт товлсон. Таны нууц нэр ноён Шелтон. Тэгээд нөгөө камертай линзийг нь зүүгээд тусгай даалгаварт явлаа. Заасан газар нэрэхэд. За одоо дотогш ороод Лина Смит гэдэг эмэгтэйг олж түүнтэй сэтгэн. Би эхнэрээ хязгаарч хуурахгүй. Та зүгээр өдөж байгаад Лукашенко түүнээс юу худалдаж авсан гэдгийг хэлүүлэхэд л болно. За манай Ноби бас Английн төлөө яваад орлоо. Лина Смит ногоон дайшинцтай үнэхээр үсгэлэнтэй бүсгүй бий. Гэхдээ тэнд ногоон дайшинцтай нэг бүсгүй Чико дахиад идээд зогсож байна. Ингэснээс манайхан Берлин зоог маань сарын өмнө цоошин хоолоо танилцуулсан. Манайх идэж амжсан уу? Чико дахиад шүү дээ. Берлин зоогийн бүх салбраас Чико дахиагаа идээд үзээрэй. Эрүүл хүнсийг эрхэм хэрэглэгчдтэй Чико дахиа. Манай хүн харин гоо сайхны үнэлэмж нь өөр шүү дээ. Ногоон дайшинцтай буруу хүнээ тоож хэлчихлоо. Сайн уу үсгэлэн гоо минь. Намайг Шелтон гэдэг. Та өөрөөгөө цэвэрлүүлэхийг хүсэе юу? Тийм ээ. Би 23 дугаар өрөөнд бий. Гэт явнаа. Өрөөнд ороод сайхан хүндэртэл нойл нь бөглөрчихлөө. Ресепшнээс яаралтай тусламж гуйхад удахгүй хүн явуулна гэж байна. Тэр үед нөгөө Лина бас хүмүүстэй хөөвөлчихжээ. Себастьяныг барьж өгөх гэж байсан юм байна. Хайсан хүн чи энд байна. Өрөөр нь ороод түүнтэй сэтгэн. Бид удахгүй очлоо. Гэж байна шүү. Лина өрөөр нь яваад очтол манай хүн өрөөний үйлчлэгч гэд бодчихно. Тэгснэ нойлын бөглөө гаргуулах гээд нойл руу дагуулад орлоо. Та энд яадаг хэрэггүй? Тэгэлгүй яах юм. Өөр хаан тэгнэ гэж. Магадгүй орон дээр заваарсан юм. Би ямар амтан байгаа вэ штэ. Тэгээд ч тэрийг чи хэн цэвэрлэх юм. Тэр үед нь харин өрөөний үйлчилгээ ирлээ. Нөгөө бүсгүй орж ирнэ. Манай хүн Линад нойл онгоолгоод сайхан цэвэрлээрээ гэж зааж өгчгöd гараад явлаа. Тэгснэ. Чи бол миний ногоон дэлхийд харж байсан хамгийн үдсэглэнтэй эмэгтэй. Гэтэл ногоон дэлхийг их нууц үгээр нь нөгөө нүдний линзэн дохио дамжуулаад эхэллээ. Тагнуулынхан дохио аваад "Эрхмээ, Себастьяны шилнээс шин дохио ирлээ." Ингээд дарагд харууллаа. Дарга хараад "Тэнгэр минь, энэ Себастьян чи яаж чад байгаа юм бэ?" Тэр үед нөгөө Линатай хуйлдсан гарууд орж ирээд манай хүнийг буудах гэж байна. Баяртай Себастьян Грейвс. Гэтэл хажуунаас нь наадах чинь Себастьян Грейвс биш. Ингээд жинхэнэ Себастьян бүгдийг нь буудчихлаа. Тэгээд бүсгүйг байцаалаа. Лукашенко юу авсан бэ? Тэр вирус худалдаж авсан. Хэзээ түүнийгээ хэрэглэх юм? Маргааш. Хаана?
Гэтэл хаана гэдгийг нь хэлж амжаагүй байтал тусгай албаныхан манай хэдийг алахаар ирээд бүсгүйг алчглаа. Манай хоёр зүхтнаа. Яг явах газаргүй болоод гацах үед Ноби надад нэг санаа байна. Би амтны ТV-гээс үзсэн юм. Гэт дагуулад явлаа. Тэгсэн зааны өгзөг рүү орчихж заваарсан юм аа. Гэхдээ амжилттай мултарч чадлаа шүү. Оройн харин хамт усанд орж байна. Себастьян жаахан сэтгэлээ нээж чи яагаад намайг галт тэргэнд орхисон юм? Тэгэхэд би ердөө 6 тавиасан шүү дээ. Гэхэд ах нь үннийг хэллээ. Грейвсийн гэр бүл ах トゥ хоёрын нэгийг өргөж авахар болсон юм байна. Эрхмэ. Хэрвээ нэгийг нь үлдээвэл тэр Гримсбид өсөхөөс өөр аргагүй болно. Энэ бол аимшигтай газар. Хүүхдийг маш буруу хүмүүжүүлдэг. Бид ийм шийдвэр гаргасан. Аль нэгийг нь авч чадна. Ноби маань Грейвсийн гэр бүлтэй уулзах галт тэргэнд дүүгээ үлдээгээд өөрөө тэндээ буужчихсан юм байна. Себастьян, тэнгэр минь. Тэгэхээр чи миний амьдралаар амьдарч болох байхад миний төлөө үүнийг хийжээ. Тийм ээ. Бас чи миний амьдралаар амьдарч болох байсан. За ингээд ах トゥ хоёр эвлэр бололтой. Ноби. За тэгэхээр маргааш чи тагнуулын хувьд том тесрэл таануулахыг олох ёстой. Харин би финалийн тоглолт үзэх па болох хэрэгтэй байна. Гэтэл Себастьян, үгүй. Тэд финалийн тоглолтын дээр үүнийг хийх гэж байгаа юм байна. Гэд ойлголоо. Нэг сумаар хоёр туулаа гэж. Манай Ноби хар тамхи авсан залуугийнхэн тусламжтай финалийн тоглолт руу онгоцоор явлаа. Тэнд нь Дональд Трамп, мөн Дэниэл Рэдклифф, нөгөө дохтой хүү бас ирчихсэн байна. Нобигийн бүтлэхүү найзууд бас ирчихжээ. Тэднийг хараад бөөн баяр. Тэгснээ Себастьяныг хараад "Хардаа, манай тагнуул энэ байна" гэд бариад өгчихнөө. Тэндээс зугтах гэтэл Лукашенко ирээд Себастьяныг бариад явчихлаа. Холоос харж байсан Ноби машинуудыг нь хөөж яваад нэг газрын гадаа ирлээ. Ортол нэг л биш ээ. Өрөөнүүдэд бүсгүйчүүд байж байна. Үгүй. Энд хүний 8 явагдаж байгаа юм байна. Алуу, намайг сонс. Би аврахаар ирлээ. Эндээс гарцгаа. Бүсгүйчүүд бүгд бижиглэлтэд гарлаа. Тэгсэн чинь хөөхи. Спар ороод боснуулчихсан байх шүү дээ. Тэнд байсан массажистыг зодоод дүүгээ аврах гэтэл дүүн биш байна. Жинхэнэ дүүн харин энд байна. Энэ бүхний ард Ронда Жорж байжээ. Уулзсандаа баяртай байна Себастьян. Чамайг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүнийг алсныг ойлгож байна. Бодвол өөрөө оронд нь тэргүүлэх зорилготой байгаа биз. Харин яагаад финалийн тоглолтын дээр бөмбөг дэслэх гэж байгаа юм? Бөмбөг гинэ? Үгүй дээ. Би вирус тарана. Гэд вирусээ харуулнаа. Орон орноос цугласан хүмүүст вирус халдаагаад дэлхийн хэмжээний тахал үүсгэх гэж байгаа юм байна. Тэгэд түүнийг ал гэж хэд гараад явлаа. Ажилт нь харин буудалгүй хүлээгээд байна. Себастьян, анх удаа тийм үү? Чи хүн алж үзээгүй. Сонс, энэ бол хүсэх зам биш. Гэд найрч гарлаа. Тэр үедээ хүзүүндэх байршил илрүүлэгч ажиллуулж Нобид сигнал өглөө. Ягав эхэнд Ноби дүүгээ байршил тогтоогчоор буутчихсан шүү дээ. Манай хүн дүүгээ аврахаар очноо. Очоод хоёр хамгаалагчийг цохиод унагчихлаа. Лукашенко ирэх үед чи намайг буудах юм уу гэтэл үгүй. Би чамайг өгтөл зодно. Гэд зодож гарлаа. Хэсэг зодуулж байснаа. Чи намайг зүгээр буутчих тэхөө. Тэгэд нэмж хэмэх нүдүүлээд унаад өглөө. Тэгсэн яг бууных нь хажууд унчхаж бууг наваад ингээд боллоо. Украины Бен Аффлек минь чи намайг буудах юм уу гэтэл байн. Хөөх ийм амархан байсан байх та. Гэд буудаж гарлаа. Себастьян нөгөө залууга бараг л найрчихж нөгөөх нь бууга хаяад би ерөөсөө гэртээ харж ээж дээр очноо. Гэтэл залууг буудаад унгаачихлаа. Ноби орж ирээд та нар яагаад буунд ийм дуртай байдгийг би одоо л ойлголоо. Энд чинь ийм амархан юм bay шүү дээ. Гэснээ эргэж хараад та. Манай хоёр тэндээс зүхтлаа. Тоглолт дээр ирэхэд Ронда нөгөө жигүүрт байж байна. Тийшээ тойрч очих гэж удна. Бид амжихгүй гэхэд бид сураагүй биш голоорно гэд санаа өглөө. Үгүй хитрхи олон хамгаалагчтай байна гэхэд нөгөө бүтэхгүй найзуудаас сумалж байгаад бөөндөө хамтдаа гүйцгэлээ. Сайхан slow motion гүйж байгаад бүгд зогсоод ёо арай эрт хурдан авчихчээ гэд бүгд зогсчихлоо. Манай хоёр өөрсдөө зогцуулахаас өөр аргагүй боллоо. Зодтолтож гарнаа. Тэгээд Рондод дөхөж ирээд түүнийг хөөлөө. Булан шахах үед Стефан Ноби дэлхийн хамгийн том гемт хэрэгтэнтэй танилцсан. Тэр FIFA-гийн шүүгч юм уу? Энэ маанах чи хэн бэ? Энэ үү? Себастьян. Миний дүү агаамаа. Хөөхи. Хүүгүүдээ гэд баахан гаруудыг авчираад өөрөө зүгтчихлаа. Манай хоёр тэндээс гал унтраагч ашиглаад зүгтлаа. Ноби харин тэнд бууллоо. Тэгснэ. Дахин уулзахад таатай байна. Крашн тэндээс сонс вируснууд салютын дотор байгаа юм байна. Салют хөөрхөөс өмнө түүнийг устдаг. Ноби эмэгтэйг удирдлагын төрхөөс өмнө буудах гээд талбай дээгүргүүлээ. Гэтэл Ноби гарах гэж байсан бөмбөгийг буудаж гол оруулаад тооцохгүй гэж үлээх гэж байсан шүүгчийг бас буудчихлаа. Улсаа авраг болгочихлоо гэж. Ноби хувийн ажлаа хийхэ бол. Манай хүн ажилдаа төвлөрөөд эмэгтэйг буудах гэтэл буун гацаад хитрхи оройч. Салют хөөрчлөө. Аль нь вирустай юм бэ? Голынх нь манай хүн би зогсооно гэснээ дээр нь очиод суужглаа. Өмнө нь бас өгзгөндөө солиуд хийж байсан шүү дээ. Өөрийгөө зольж байгаа нь энэ юм байна. Ноби намайг уучлаарай. Хажуудахад нь дахиад вирус байгаа юм байна гэтэл надад 2 өгзөг байхгүй шүү дээ гэтэл дүүн. Гэхдээ чамд дүү би.
Гэт нөгөөдхтэр нь суучглаа. Манай хоёр салютыг зогсоолоо. Ноби сум алдаад Harry Potter-ыг буудчихна. Түүнээс үсэрсэн цус нь Дональд Трампын ам руу орчихлоо. Цаадах нь ус бойлны өрөвсөлтэй. Мэдээгээр Дональд Трамп доох тусчээ. Рондо Жорж харин хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж баривчлагдсан байна. Вирусыг зогсоосон хоёр баатар маань газар дээрээ ам өргөдөжээ. Дүрс шилжихэд манай хоёр харин эрүүл байж байна эмлэгт. Ингэж тагнуулын аргаар шинэ бүртгэл үүсгэж манай хоёрын нэрийг цэвэрлэж байгаа юм байна. Ингээд Себастьян нэрээ цэвэрлэж Ноби дүүтэйгээ эвлэрээд кино маань дууслаа. Үүний дараа харин Ноби маань тагнуулж болжээ. Тусгай ажиллагаагаар онгоцонд ороод хүмүүсийг буудаж гарлаа. Бүгдийг нь буудсны дараа дүүтэйгээ таарахад эрт иржээ. Тийм ээ. Багийнхантайгаа танилцсуу. Багийнхаа. Тэгэхээр саяны буудсан хүмүүс киночд байлаа. Сайхан инээж авсан гэж найдаа.